хадмуудын асуудал, мөнгө, төгрөг, найз нөхөд гэл маш олон зүйл дээр санал зөрөлдөх юм. Салах уу, байх уу? Арих байнгу. Араар тавина. Бүр хадаг сүулт нь гар хүрдэг боллоо. Одоо энэ хүнээс салах уу? Хүүхдүүдээ бодоод ивчих үү? Сонсогчдын салах уу байх уу гэж эргэлзэж бичсэн захиаг задлан ярилцаж мэргэжлийн зөвлөгөө өгөх салах уу байх уу нэвтрүүлэг. Гэвлэр радио 104.5 салах уу байх уу нэвтрүүлгийн маань шинэ дугаарын хүү сонсогч танд хүрэхэд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студиуд сэтгэл зүйч Батхүү, гэрэл судлаач Инх цолон, миний бие найруулагчаар Мизү найруулагч маань ажиллаж байна. Сонсогч та яг энэ цаг мөчид салах уу байх уу нэвтрүүлгийг манаас хүлээн үзэх боломжтой. Захин орчинд буюу Гэрэл радио 104.5 гэсэн одоо фэйсбүүк дээр хайлтыг хийх юм бол манай пэйж гарч ирнэ. Пэйж дээр маань дүрстэй одоо лайв маань хүрж байгаа учраас энэхүү лайвтай маань хамт байгаарэ гэж хэлмээр байна. За өдрийн мэндийг Өдрийн мэндийг хүргэе. За тэгээд бид бүхэн маань нэвтрүүлэгтээ бас нэгэн дүрмийг баримталдаг байгаа. Тэр нь юу вэ гэвэл бидэнд өнөөдөр нэгэн бүсгүй захидал бичин хөргүүлээ ирсэн байгаа тийм. За тэгээ энэ хүн нэрээ нуцалсан захидлыг бид та бүхэн тун удахгүй уншиж сонирдуулах болно. За тэгээд яг энэ цаг мөчид энэ захидлын эзэн маань яг бидэнтэй хамт байгаад энэ хүү захидалтаа бас тодорхой хэмжээний зөвлөгөө хүсэж байгаа билээ. Тийм учраас сонсогч та бас комментэнд те магадгүй утсаар холбогдож орж ирэхдээ тухайн хүнийг ойлгосон, дэмжсэн те тэр өнгөйснээс илүү их зоригжуулсан, урам өгсөн өнгөйснээс бичээсэй гэж хүсэж байна те. За тэгээд болж игүүл бүү буруутгаараа, бүү шүүмжлээрээ гэж хүсмээр байна те. Тийм шүү. Ер нь хүнийг нөгөө ойлгож өгсөн тэр мэдрэмж ойлгож байна. Би үнэхээр чамайг хэцүү байгааг ойлгож шүү гэдэг нэг тийм ойлголцол гэдэг маань тэ нэг хүн ингээд байгаагаараа байхад асуудал амар шийдэхдэггүй ч гэсэн адаглаад ингээд тайвшрахт нь сэтгэл зүйн үед бол маш том хүчтэй нөлөө болдог шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ нэвтрүүлэгт загтал бичиж байгаа хүмүүсийн зарим нь яг ийм одоо хандлагатай бичсэн билээ. Олон нийт юу гэж үзэх бол, хүмүүс юу гэж хэлэх бол, намайг ер нь хэр хүлээж авах бол гэсэн ийм хандлагаар. Тэгэхээр салах уу байх уу нэвтрүүлэгт ч гэсэн хандаа загтал ирүүлж байгаа хүмүүсийг бүгдээрээ хүлээж авдаг тэр сэтгэл зүйтэй онцлогтой хандлагатай байя. Ер нь тэгээ хүний байгаа дээр хайрл гэж бас ярьдаг штэ тийм болохоор зэрэг та бол ойлгох хэрэгтэй шүү. За нэвтрүүлэгт маань магадгүй ойлгох тий. Намайг гоё ойлгож хүмүүс хүрээлэл тэнд байгаа юм байна. Тэгвэл яаж оролцох вэ гэж бас бодчих болох юм. Тэгхийн болвол нь доктуутай сэтгэл @gmail.com гэсэн манай Gmail хаяг байгаа. Энэ одоо Gmail хаягаар та өөрийнхөө загтлыг хүссэн ярилцаанд тулгарч байгаа асуудлаа бис та салдын билүүдэл гэж бодож ин гэсэн тэ нөхцөл байдал тэр кейсийг загтал болгоод ирүүлээрэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт Facebook-ийн салах уу байх уу гэсэн манай групп байдаг. Тэрхүү групп дээр та нэрээ нууцалж байгаад нийтлэлээ оруулах бүрэн боломжтой. Өнөөдрийн загталч гэсэн яг тэр группээс ирсэн нийтлэл байгаа. За тэгээд мэдээж хосын харилцааны зөвлөгөө гэдэг бол зөвхөн нэг талаас илэрхийлэгдсэн мэдээлэл дээр үндэслэж дүгнэлт хийж хийнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт гэдэг ба. Тийм учраас хоёр талын байр суурийг тэнцвэртэйгээр сонсч сэтгэл зүйч дүгнэлт хийж бас тодорхой хэмжээний зөвлөгөө өгдөг. Харин энэ удаагийн одоо нэвтрүүлгийн маань онцлог бол зөвхөн нэг талаас ирсэн мэдээлэл учраас загтлын эзэнд түлхүү зөвлөгөө өгөгднө гэдгийг анхан шатны зөвлөгөө өгөгднө гэдгийг сонсогч та бас анзаараарай гэж хэлнэ. Яг зөв. Ер нь бол яг нөгөө салтын асуудал дээр одоо би яах вэ гэдэг асуултанд л бид нар хариулж байгаа. Гэтэ энэ хариулт ч гэсэн зарим тохиолдолд яг бүрэн гүйцэд яг бас сэтгэл зүйн тэр зөвлөгөө хариулт болж очихгүй шүү. Бид нар анхан шатны хэмжээнд тэр зөвлөмжүүдийг тэр одоо асуултанд хариулж байгаа хэлбэрүүд явагдана. Үүний дараагаар сэтгэл зүйчтэй яг бие хүний асуудлаар, хосын асуудлаар нөгөө загтлаа агуулгаас мөн шалтгаалаад бас уулзах яг тэр агуулга бас байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ загтал ирүүлсэн бүсгүүдээ маш их баярлалаа. Бид бүхэн тун удахгүй загтлыг уншиж сонирдуулах болгоно. Өөр ярих. За тэгээ бид бүхэн маань мэдээж салтыг манай байгууллага маань дэмжидэггүй бас хоёрхан тохиолдолд хүлээн зөвшөөрдөг. Нэгдүгээрт нь амь нас, эрүүл мэндэд аюултай хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдолд бид бүхэн салтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хоёрт нь юу вэ гэхээр гэр бүлээс гадуурх харилцаа олон удаагийн давтамжтай удаан хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд бид
хүн салалтыг одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг байгаа гэдгийг бас сонирдуулмаар байна тий. Өнгөрсөн нэвтрүүлгийн бас нэг комментэн дээр нэг үзэгчийн одоо сэтгэл намайг айгүйх баярлуулсан л та. Гэхдээ тэр тийм баярлуулгаар тийм таатай коммент гэхээс илүүтэйгээр маш хүнд сэдв ярих юм аа танаа нэвтрүүлэг гэж ярьж ирсэн. Нэвтрүүлэг маань өөрөө хүндрэхээс өөр арга байхгүй тий. Яагаад гэвэл олон хүмүүс маань ялангуяа одоо зөвлөгөөний ялангуяа одоо гэр бүлийн асуудал төр хүндэрсэн он ирдэг. Эмчит уг нь бол урьдчилан сэргийлсэн нөгөө онцлох хэмжээний шинжилгээ өгөөд хавдрын сэдвүүд байвал анханасаа ингээд мэдээд те нөгөө хавдрыг хүндрэхээс өмнө арга хэмжээ авал ууг нь сайн. Гэвч бид нар нөгөө сэтгэл зүйн асуудал төр хосын харилцааны асуудал төр дийлэх тохиолдолд хүндэрсэн ань ирдэг. Бүр ингээд олон төрлөөр арга хэмжээ аваад заримдаа бүр яаж чадахгүй тэгээ болтлоо тэгэж их асуудлаас асуудал дахиад дараагийн асуудал гэж хүндэрсэн ань нэрдэг. Тэгэхээр нэвтрүүлэг маань өөрөө сэдв хайдаг нэвтрүүлэг биш. Яг үзэгчдийн хүсэл дээр энэ нөгөө цагтлын дагуу явдаг нэвтрүүлэг учраас ер нь бол бидний дүгнэлтээр яг имлэгээр дүгнвэл яаралтай тусламжийн тасаг та тэнд очих юм бол амар тайвныг бол мэдрэхгүй, тайвширлыг мэдрэхгүй, яана энэ хүнд хурдан туслаасай л гэдэг тэр мэдрэмжүүд төртөгтэй адилхан салхуу бахын нэвтрүүлэг бол үнэхээр яг салтын тэр эрмэгтэр ирсэн байгаа хүмүүсийн сэтгэл зүй явж байгаа шүү. Тийм болохоор зэрэг тэгж бодож та бас хэрэг сонсоор магадгүй танд сонсоод бас жоохон хүндэвэл та алгасаж болно. Харин таны дэргэд нэрээ энэ одоо тэ нэвтрүүлгийг сонсох шаардлагатай үн энэ шүү дээ гэж бодож байгаа хүн байх юм бол та хуваалцаж өгөөрэй. Ингэснээрээ магадгүй бид нар Монголд тулгарч байгаа гэр бүл салалтын асуудлыг 100% шийдэхгүй ч гэсэн энэ агуулгыг бид нар баг зэрэг сэргэжүүлж болох юм аа. Дээрээс нь мэдээж хосын амьдрал гэдэг бол мэдээж асуудалгүй огт бэрхшээлгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр асуудал бэрхшээлүүд гарч ирдэг. Нөгөө талаар асуудал бэрхшээл гарч ирэхээр олон хосууд маань бие биенээсээ хамааралгүй юм шиг амьдрах гэж хичээдэг тий. Бие биенээсээ хамааралгүйгээр байх гэж оршин тогтгоо хичээдэг байгаа тий. Тэгэхээр хосын харилцаа гэдэг бол олон хүчин зүйлээр холбогдсон хамаарал бүхий харилцаа гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй болдог тий. Тийм учраас хосын харилцаанд олон асуудал гарч ирэх үед яадаг гэхээр бие биенээсээ зайгаа барьж хамааралгүй гэсэн илэрхийлэмжийг илэрхийлэх гэдэг хамааралгүй надаа чиний энэ асуудал хамаагүй гэсэн ийм одоо өнгө эсийг хандлагыг илэрхийлдэг ч юм уу ийм олон зүйлсээр бие биенийг үгүйсгдэг те янз бүрийн зүйлсүүд байгаад идэх. Тийм учраас хосын харилцаа гэдэг бол яг л нэг хүн мэд хамааралтай тэр харилцааг бас хилдэг юм шүү. Тийм учраас та хосын харилцаа бол нэг чухал биш ээ. Хосын харилцаа бит хоёрын харилцаа бол надад нэг хамаагүй. Энэ харилцаан дээр би нэг ач холбогдол өгдөггүй гэх юм бол энэ маш том бас эндүрэл гэсэн үг те. Та хамтдаа амьдарч гэр бүл болоод амьдарч л байгаа бол эхнэр нөхрийн харилцаа бол олон зүйлээр холбогдсон хамааралтай харилцаа байдгийг шүү. Тийм учраас энэ харилцаанда бас анхаараасаа гэж хүсэж байгаа. За тэгээд эцэст нь захидал уншия. За тэгээд та бас энэхүү нэвтрүүлгийг яг одоо үзэж байгаа бол шеэр хийж өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь юу гэвэл олон бас магадгүй яг энэ төрлийн асуудал тулгамдж байгаа залуу хосуудад магадгүй залуу гэр бүлүүдэд бас тусламж дэмжлэг болж хүрээсэй гэж хүсэж байна. Тийм шүү. За тэгээд загтал маань нэгэнтээ бүсгүүн бичсэн загтал байгаа учраас загтлыг би уншиж сонирхуулъя гэж бодож байна. Та нэвтрүүлгийн маань сайхан шеэрлэж өгөөрэй. Тэгээд энэ бүсгүүн бас загтлыг эхлээс нь сонсон бол та төгсгөл хүртэл сонсороо бидний дунд амьдарч байгаа эгэл жирийн бас асуудлыг үүрээд явж байгаа нэгэн бүсгүүн загтал байна. Тэгээд загтлыг уншиж дуусны дараа та бас бүсгүүд маань урмыг тэр бас яг энэ асуудлыг даван туулах тэр сэтгэлийн хүчийг бас үгээрээ сэтгэл хэсэгт маань бас бичиж үлдээгээрэй гэж уриалахаар байна. За ингээд би загтлыг уншиж сонирдуулъя. Сайн байцгаана уу? Салах уу? Байх уу? Би гэдэг хүн нөхөртөөгөө амьдраад 9 жил болж байна. Эхлээд өөрийгөө бичье гэж бодлоо. Надад илүү дутуу зан гээд байх юм байхгүй. Аль чадгаараа л ажиллаа хийж ар гэр бас нөхрөө халамжилж анхаарлыг хандуулан дутуугаа дүүргэж дундуураа нөхөж амьдраад л байна да. Би энэ хугацаанд 2 удаа төрсөн. Манай нөхөр үнэхэрийн төмөр шиг хүйтэн хүн. Хайр халамж гэдэг зүйл байдаггүй. Зөвхөн өөрийгөө л боддог. Надтай байхдаа дандаа төрүүлж уурладаг. Юмны өөг хардаг, элдв бусаар хараа зүгтэг. Сүүлдээ гар хүртэл хүрдэг. Ердөөсөө өөртөө буруу өгнө гэж байхгүй.
хүн бүхнийг буруутгана. Ширүүн ааш авиртай дандаа уурлаж явдаг. Тэгтээ тэр найз нөхөд хүмүүсийн хажууд тис өрхөн. Өдөө 9 жил ханилахдаа намайг халуун дотноор твж хайртай шүү ханаа гэж хэлж байхыг нь би лав сандаггүй. Бас хүүхнүүдтэй явалднаа. Элдв янзын хүүхнүүдтэй холбоотой надаас утсаа байнга нудаг. Би өдөө хүртэл дэвчиж ирсэн. Одоо би өөрийгөө үнэндээ танихаа болж байна. Дотроо өөртөө л ярьдаг. Өөрийгөө айл болох завгүй байх гэж хичээдэг. Тэр хүнд ийм байна, ингэмээр байна гэж хэлэх бүрт шууд л үгүйсгэж дуугаа өндөрсгөөд өөдөөс ойрлж элдв янзаар хараагаад гараа далаагаал ирдэг. Би тэр үед нь маш их хайдаг. Би энэ хүнтэй уулзрахаас өмнө гинэн цайлган амандаа дандаа дуу аялж инээмсэглэж явдаг. Уур гэдэг зүйлийг мэддэггүй л охин байлаа. Гэтэл одоо би жил ирэх тусам хатуу чанга ааштай инээмсэглэл гэдэг юмыг бараг л мартаж өөрийгөө танихаа байж байна. Өдий хүртэл босгосон амьдралаа үрсээ харахаар амьдралаа нурааж чадахгүй юм. Би яг яах ёстой вэ? Маш их ганцаардаж, бас шаналж, сэтгэлээ нэгээд ярих хүнгүй. Би яг яах ёстой вэ? Надад зөвлөөч. За нэг ийм бүсгүүн загтал бидний өмнө дэлгээстэй байна. Тэгээд мэдээж одоо бүтэн цаасан дээр битсэн хідэн өгүүлбэрээр тэр хүний амьдралыг дүгнээд хэлэх боломжгүй ч гэсэн энэ хүний сэтгэлийн илэрхийлэмжүүд явж байна. Маш их ганцаардсан, айсан, ойлгохдохыг хүссэн, хин нэгний өмнө хүлээн зөвшөөрөл хүссэн ийм бүсгүй байна. Тэгээ загтлаа дахиад эхнээс нарах юм бол 2 хүүхэдтэй. За тэгээд ер нь 9 жил хамтдаа амьдарч амьдралынхаа төлөө чадхаасаа чадахгүй хүртэл хичээсэн ийм бүсгүй загтал байна. Өөрийгөө завгүй ойлгож байгаа. За тэгээд нөгөө нэг ийм таагүй зүйлийг мэдрэхийн тулд бас яг завгүй байдаг ийм төрлийн хүмүүс байдаг штэ. Асуудалтайгаа нүүр тулахаас илүү асуудлаасаа цухтааж байгаа. Зарим хэсэг хүмүүс нь бол гацчдаг штэ. Асуудал ирэхэд гацдаг, зарим нь тэмцдэг, зарим нь болохоор цухтдаг. Бүсгүй маань бол цухтахдаа өөрийгөө завгүй ойлгож байгаа. За тэгээд энэ бүсгүйд бас манай сонсогчид, үзэгчид юу гэж зөвлөх вэ? Энэ амьдрал өөрчлөгдөх боломжтой юу? Энэ ганцаардлыг, энэ шаналж байгаа зурсгэлийг тий магадгүй сэтгэлээ нэгэд илэрхийлээд ярих гэхээр энэ насны бүсгүйчүүдэд тулгардаг мэдрэмжлэлтэй. Ийм бас өгүүлэмжийг хэлж байгаа, сэтгэлүүдийг илэрхийлж байгаа бүсгүйчүүдтэй нилээд хөт харж ирсэн. Уйлыг гэхээр уйлах газар олддгоо, ярих гэхээр ярих хүн олддгоо. Тэгээд тэр нөгөө яг ийм тодорхой байршил локейшны талаар хэлж байгаа биш. Тэ ингээ бусдад ерөөсөй ойлгохдохгүй байна. Ганцаардаад байна гэсэн нэг илэрхийлэмж байгаа гэдэг ч тэ. За тэгээ сонсогч та, үзэгч та энэ бүсгүйд маань хандаад бидний лайвын доор бас сэтгэлийг илгээгээрэй. Бүсгүй маань бас биднийг үзээд хараа сууж байгаа учраас уран зоригийг хайрлаарай. Тийм шүү тэ. За тэгээд мэдээч яг нэг хосын харилцаан дээрээ бол нэлээд асуудал болчихсон явж байгаа мэн гэж ойлголоо. За яг юунаас гэдгийг ингээд тодорхой яг анх юунаас эхэлсэн бэ гэдэг эдгээр зүйлс нь тодорхой биш байгаа ч гэсэндээ тодорхой байгаа зүйл нь юу вэ гэвэл нөхөр бол маш их хил амаар доромжилдаг, хайрладаг, халамжилдаг, төмөр шиг хүүтэн гэж тодорхойлсон байгаа тийм. Тэгээд маш их айж байгаа. Нөхрөөсөө бол маш их айж байгаа тий. За тэгээ маш түүнээсээ болоод нөхөртөөгөө баг харилцдаг, ганцаардсан, маш их дэмжлэг хэрэгтэй байгаа. За тэгээд ингээд ийм хүнтэй амьдрах үнэхээр хэцүү байна. Тэ намайг одоо хүчрхийлэлдэг, сэтгэл санааны болон гар хүрхч үе байдаг гэсэн тий. За тэгээ гэр бүлээс гадуурх харилцаа бас үүсгэж гисэн явж байгаа. Үүсгдэгээ өөр одоо хүүхэнтэй холбоотой асуудлууд байдаг аа гэсэн ийм зүйлсийг бас загтлын эзэн маань бичсэн байгаа. Энэ бүгдийг ингээ харах юм бол маш хэцүү тий. Яг ингээд магадгүй энэ эмэгтэй зүрх сэтгэлийн ингээ мэдэрхийг ингээд ямар байгаа бол гэд ингээд чагнах юм бол маш юм ганцаардалтай, айдас, түгшүүртэй ирээдүй бол нэг тийм тодорхой биш тий ийм дүр зураг харж байгаа байхгүй сэтгэл санааны өвгийгээд бие махбодын хүчрхийлэлд өртсөн тий айц төгшүүртэй за тэгээд дээрэс нь ингээ нөхөр нь гэртээ нэг өөр хүн их нэртэйгээ харилцахдаа нэг өөр хүн тэгээд найз нөхдөдөө харилцахдаа нэг өөр хүн юм нэг юм дабл стандарттай байгаад нь шүү дээ энэ чинь нэгсэн доо нэг юм давхар ийм харилцааны ийм зүйлийг харуулад байгаа. За мэдээж үүнийг харна гэдэг бас нөгөө талдаа эхнэр хүний хувьд бол маш их тэр нөгөө үн цэнхүүдлийг мэдэрнэ тий ганцаардлыг мэдэрнэ ийм ялгаатай надтай өөр харилцаж байна. Би бол энэ хүний хувьд үн цэнхүү хинч биш юм байна гэсэн энэ сүрг мэдрэмжүүдийг авахаас өөр аргагүй гэсэн үг. Аргагүй гэсэн. За нөгөө тал дээр юу вэ гэхээр нөгөө нөхөр
надад ингээд санаанд орж байгаа байхгүй. За нөхрийн хувьд яг энэ их нэртэйгээ харилцаан дээр яг зүрх сэтгэлээ хаана очиж хаачваа гэдэг бас анхаарал татчихин тий. Яг хөө ирчүүд бол тэр хэр аргийн одоо ингээд зүрх сэтгэлээ хаах гэсэн их нэртэйг альва зүйлсээ яриад ойр дотн байх тохиолдлууд үүдэг. Тэгэхээр яг энэ асуудлууд яг юунаас хаана тий яг нөхөр өөрийнхөө зүрх сэтгэлийг хаахад хүрсэн тэргээр зүйлс бас юу исэн болоо гэдэг бас анхаарал татчихна. За тэгээ эмэгтэй хувьд бол өмнөх өөрийгөө тодорхойлсон байгаа шүү дээ тий. Би бол ингээд амдаа дуу аялаа явж байдаг өөрийг мэдэхгүй тий. Би уур уцаар гэж мэдэхгүй маш амар тайван ийм эмэгтэй байсан. Гэтэл одоо ийм болж байна. Тэгээ үүгээр бид нар юуг харж юу гэхээр ерөөсөө л хосын харилцааны хамаарал гэж энийг хэлээд байгаа. Ааха. Гэтэл тэр хүн ингээд гүчи гэд би чамтай харилцмааргүй байна. Олон хосын харилцаан дээр ажиглагддээ шүү дээ. Би чамтай харилцмааргүй байна те. Ингээд нэг асуудлаа шийдээгүй. Асуудал нь ингээд даамжирсан. Тэгэнгүүтээ чи сайхан амьдраач те. Харилцахгүй л байл та. Өөр өөрсдийнхөө сайхан амьдрий гэдэг. Энэ боломжгүй байхгүй. Яагаад гэвэл энэ нэг гэрт амьдарч байгаа хамтдаа гэр бүл болоо амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол хамааралтай аль хэдийн энэ харилцаанд орчихсон учраас те бие биендээ тусгаар ийм байдлаар ингээд сайхан амьдрах гэж байхгүй. Тийм учраас энэ аль хэдийн энэ хамааралтай харилцаанд орчихсон учраас нөхрийн гаргаж байгаа, эхнэрийн гаргаж байгаа, аль талаас гаргаж байгаа энэ уур уцаар гэдэг юм уу тийм энэ зан авирын өөрчлөлт, зан чанарын өөрчлөлт гэдэг юм эдгээр зүйлс бол бие биендээ маш сүргээр нөлөөлөх нь ойлгомжтой хэрэг байхгүй тийм. За ийм зүйл ажиглагдаж байна. Ямар ч байсан. Ер нь яг хосуудын дунд ингээд аль нэг нь илүү их уур уцаартай, сүрэг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тий аливаа асуудал бэрхшээл тулгарлаа гэхэд окей даваа ингээд харчи ингээд шийдчих ихээс илүү сөргөөр хардаг тохиолдлууд байдаг. Тэглээгээд одоо юу гэдэг энэ бол буруу, энэ бол байх ёсгүй тий эннээс болоод ер нь ингэдэг гэдэг ийм дүгнэлтийг хийхээс илүү уур гэдэг маань өөрөө юу юм бэ? Энийг бас ингэж эрүүлэр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө талдаа хосын харилцаа гэдэг маань өөрөө тэнцвэртэй зүйл те. Яг хоёр талаасаа илэрхийлэгддэг, хоёр талаасаа ингэж байрдаг. За тэгээд мэдээж хэрэг дандаа нэг нь уурлаад, дандаа нэг нь уурын асуудлаар шийдээд, дандаа нэг нь ийм сөрөг байдлаар байна гэдг нь өөрөө амьдралын урттаа бас яг ингэж нөлөөлөхөр. Түрүүн сэтгэл зүйч маань бас яг энэ нөгөө хамаарал гэдэг зүйлийн талаар ярьж. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас хэл хязгаар гэдэг зүйл бол мэдээж хосын харилцаанд бол байх хэрэгтэй. Мэдээж одоо хос маань, хань ижил маань уурлан тэр одоо сэтгэл хөдлөл ингээд явагдана байж болно. Гэхдээ тэр одоо байдлаас болоод би өнөөдрийнхөө аз жаргалыг эсвэл би өөрийнхөө үн цэнийг эсвэл одоо юу гэдгийг те би энэ ууртай байдлаас энэ байнгын юм сэтгэл хөдлөлөөс болоод өөрийнхөө баяр хөөргийг би алдах ёстой юм уу үгүй юм уу гэдгийг тэг ялангуяа одоо нөгөө талд байгаа партнер нь маш сайн бодож энэ хэл хязгаарыг тогтоомоор. Тэгэхээр хэл хязгаар гэдэг зүйл маань бас яг бидний дунд тийм одоо юу хөө хаар насан багасаа ингээд хэрэгжүүлээ сахиад ирсэн зүйл бас биш л дээ. Бид нар ч нөгөө уламжлал талаасаа харах юм бол хамтаараа амьдардаг, бөөнөрөө амьдардаг, аливаа зүйлийг ингээд харах юм бол багийн сэтгхүүгээр хийдэг юм онцлогуд бас явж байгаа штэ. Тэгэхээр ялангуяа энийг бас үр хөвгтүүд дээр хүмүүс бас яг юм сэтгэл зүйн онцлогоо бас хадгалах тал дээр авч хэрэгжүүлж өөртөө бас сахидаг байвал илүү зүгээр. За тэгээ өнөөдрийн яг нөхцөлд болоод би бүсгүйгээ хэл хязгаараа тогтоо гэж хэлмээр байна. Мэдээж одоо нөхөр бол тийм онцлогтой байж болно. Эсвэл одоо гэдэг өссөн төрсөн орчин тийм байсан байж болно. Эсвэл хийдэг уур уцаартай багшийн хажууд, эцэг эхийн хажууд хүмүүцсэн амьдралынхаа ертөнцийг үзэх үзлийг, амьдралынхаа зарчмыг тогтоосон байж болно. Энэнд тэр одоо хүүхдийн буруу гэж юу байх вүлээ? Тэ? Анхнаасаа л энэ хүнийг сонгосон таны сонголт, анхнаасаа л энэ амьдралыг сонгосон таны сонголт учраас энэ дээр юу хоршуулвал илүү зүгээрээ гэл хэл хязгаар. Магадгүй одоо тэгээ нөхөр ингээл орой орж ирэл та. Ийм ч юм таалагдахгүй, тийм ч юм болохгүй байна гэл өн төлөж болно штэ. Маш их өн төлдөг гэсэн тий. Тэгээд бусдад маш их буруу өгдөг, бусдыг маш их шүүмжилдэг гэсэн. Тэгвэл яг энэ дээр энэ хүний үзэл бодол энэ юм байна. Энэ таалагдахгүй байгаа юм байна гэдэг л байр суурийг л тогтоож байгаа. Мэдээж амаргүй. Тэгээд таны одоо ингээд те тэр ярьж байгаа зүйлд нь тэр хүн дуртай болох дургүй болох те тэрэн дээр санал бодлоо мэдээ солилцож болно. Энэ нэг тийм амархан зүйл бас биш л те. Би юуг илүүтэйгээр хэлмээр байна гэхээр зэрэг хэл хязгаараа тогтоодог байгаарэ. Тэр нөхрийн ууртай таагүй байдлаас болоод таны өнөөдрийн баяр хөөр, таны ирээдүг харах, магадгүй таны хүсэл мөрөөдөл алдагдах ёсгүй. Тэгээ ингэж хэлэхээр бас яг нөхцөл байдал эсэргээрээ байгаа. Мэдээж хэрэг одоо тий ганцаардсан
шаналсан зүрх сэтгэлийг маань ингээ ойлгох хүн гэж байгаа юм чинь тэрийг ойлгохгүй хэмжээнд нөхөр бас ингээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ шанал сэтгэлээ ингээд илэрхийлээд ярьсан ч гэсэн ойлгохгүй тэр байдал юутай холбоотой гэхээр зэрэг дүгэл ганцаардалтай холбоотой. Тэгэхээр зэрэг энэ хил хязгаарыг ч гэсэн та тогтоох бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө нөхрийн хувьд маш их ууртаа, уцаартай тий мэдээч нөгөө анх үерхээлч юу гэдэг гэр бүл болоход бол ийм зан үйлч гэдэг юм уу ийм зан авир гаргадаггүй л байсан баг тий мэдээж тодорхой хэмжээнд сайн сайхан харилцаатай байсан үе байгаа ах гэж би бол найдаж байгаа. Тэгээ яг аль цэг дээр хүрээд хаана яг ингээ бие биенийг алдчихва гэдэг. Яг аль цэг дээр хүрээд хаана ямар магадгүй үйл явдал, ямар зан чанар, ямар харилцаан дээр бие биенийг ингээ алдчихва тий үл тоочваа ч гэдэг юм уу. Эсвэл ингээд яг тэр сэтгэлээ илэрхийлээгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй, тэр өөрөөсөө илэрхийлэх түүх үйлбэрээ илэрхийлээгүй, залгиад үлдчихв. Эсвэл түүнийг илэрхийлнээс болоод харилцааны асуудал гарч үгүй. Тэгэхээр нөгөө эхнэр нөхрийн харилцаанд, ялангуяа хосын харилцаанд хэдийн яг ийм нөхцөл байдал руу хөтөлдөг зан үйлч гэдэг юм уу, ийм сэтгэлгээ байдаг. За тэрний юу гэхээр нэгдүгээр мэдээж нөгөө харилцааны зөрчил гэж зүйл. Харилцааны зөрчил яадаг вэ гэхээр ихэнх үедээ мэдээж хосын харилцаанд бид нар байнга хэлдэг. Зөрчилгүй асуудал гарахгүй хосын харилцаа гэж байхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр их бага хэмжээгээр гардаг. А түүнийг харин шийдвэрлэж ийн үгүй юу гэдгээс хамаарат энэ харилцаа урт хугацаанд тэ энэ хосын харилцааг сүрүүлэх үгүй юу гэдэг хамаардаг. Тэгэхээр олон хосууд яадаг вэ гэхээр жижиг гэлтгүй харилцааг шийдэхгүй явсаар байгаа, шийдвэрлэхгүй явсаар байгаа яадаг вэ гэвэл энэ урт хугацаанд бөөгнөрөд харилцааны том зөрчлөлийг бий болгоцдог. Үл ойлголцдог. Дайсагналыг бий болгодог гэсэн. Бие биентэйг л тэмцээд идэг гэсэн. Яг л нөгөө шуудамд хийсэн үхрийн ивэр гэдэг шиг тий. Бие биентэйг тэмцэж эхэлдэг. Бие биенийг өөчлөн, гойчлон, алдаа дутагдaltaа талыг нь олж харна, тий, шүүмжлэн. Яг ийм харилцаа зөнхлөөд. Тэгээ үүнээс үүдээ яадаг гэхээр үл хүндлэл буюу үл тоох ийм харилцаа бий болчихдээ. Бие биенийг үл хүнддэг, хүндэлдэггүй. Үл тоодог. Тэгээ энэ үл тоохгүй байдал бий болохоор яадаг гэхээр нөгөө хайр халамж гэдэг энэ харилцаан дээр ингээ хязгаар тавьчих чинь гэсэн үг, хан мөргүүд байна гэсэн үг. Бие биенээсээ ингээ нөгөө хайр халамж мэдрэхээ өчтдөг. Зүгээр л ийм нэг ийм зэрэгцүүлээ тавьцсан хоёр ваар шиг л амьдарч ийн гэсэн үг тий. Ингээд ийм харилцаа. Дээрэс нь юу вэ гэхээр тий бие биенийг хүлээн зөвшөөрдөг. Харьцуулдаг. Хүлээн зөвшөөрөхгүй байдлаас үүдээд бусдтай харьцуулдаг. Энэ ингээд надтай ажлынхан маань ингэж харилцаж байгаа чи надтай ингэж харилцдаг ч гэдэг юм уу тий. Эсвэл найз нөхөд маань намайг ингээ хүндлэгээ ингэж харилцаж байгаа чи намайг хүндэлдэггүй ч гэдэг юм уу тий. Магадгүй нөхөр нь тэгж ууралж иж магадгүй юм тий. Чи ингээд манай найз нөхөд би ингээд ажлын хамт олон янз бүрийн хүмүүстэй ингээд ойр дотн намайг хүндэлдэг гэтэл гэрт ирэхээр чи л намайг хүндэлдэг гэдэг ч юм уу. Ийм зүйл бий болчихдээ. Энэ нэгсэндээ нөгөө тал дээр харьцуулаад байна шүү дээ цаана. Тэгээ надтай яаж харилцсан. Үүнээс үүдэлтэйгээ нөгөө бие биенийг ингээд нөгөө дайсагналцаад ирсэн, тэгээ зөрчилдөөд ирсэн, удаан хугацаанд үргэлж ирсэн хүмүүс чи яадаг вэ гэхээр бэлгийн харилцааны хувьд тий одоо ерөөсөө юм зайн болдог ч юм бэлгийн харилцааны юм таарамжгүй байдал үүсчихдээ. Сэтгэл ханамжтай тэр байдал бол үүсэхгүй. Магадгүй байсан ч гэсэн тэр нэг юм таашаал авахгүй. Таатай байдал бол тийм хүндий хүүтэн байдлаар. Ингээд яваад өгдөг. За тэгээд энэ бүгдээр бас нэг нөлөөлдөг хүчин зүйлсгүй л нөгөө хүүхд төвтэй харилцаа байгаа. За эрчүүд мэдээж эмэгтэйч хүн ч гэсэн эрчүүд ч гэсэн аль нь нөгөө бие биенээсээ хайр халамжийг мэдрэхийг хүсдэг шүү дээ. Хайр халамжийг мэдрэхийг хүсдэг. Гэтэл нөгөө хүүхэд төвтэй харилцаа яадаг гэхээр нөгөө хүүхэд рүүгээ хитрхийх анхаарал тавиад хүүхдээ байнга дундаа өөртөлж унтаач гэдэг юм уу те ингээд хүүхэд төвтэй харилцаа бий болоод эхлэхээр яадаг гэхээр автоматар нөгөө хосын харилцаанд донд ингээд харилцаа хүндийрэх бас нэг шалтгаан болж эхэлдэг гэсэн. Хүүхдтэй л анхаарал тавина. Хүүхдийнхаа бүхий л зүйлс дээр мэдээж анхаарал тавих нь сайн л да. Гэхдээ энэ чинь нэг баланстай. Хосын харилцаан дээрээ ч анхаарлаа тавих хэрэгтэй. Хүүхдтэйгээ харилцах харилцаан дээрээ ч бас анхаарлаа баланстай авч явах хэрэгтэй. Гэтэл яадаг гэхээр хитрхи хүүхдтэй харилцаар орчдөг. Ингээ бага насны хүүхдэд дундаа өөрчилж унтдаг, хамтдаа байнга унтдаг ч гэдэг юм уу. Тэр байдлаас болоод дотн харилцаа байхгүй байдаг ч
гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө хүүхдээ халамжилдаг учраас нөхрөө эсвэл эхнэрээ халамжилж чадхаа явждаг. Тэгэнгүүт тэнчэнээс нөгөө гомдолт хийж байгаа. Тэ харьцуулах бас нэг жишг гараад ирдэг тий. Гих мэтлэн. Тэгээ ингээд дээрэс нь энэ яг нөгөө гэр бүлдээ бас хатуу хяналт бас байдаг тий. Бие биенийг ингээд хатуу хяндаг. Тэгээ утсан юу болж чинь чи ингэж гинүү тэгж гинүү гэж бие биений хосын харилцаанд хатуу хяналтыг тавиад идэг. Эдгээр бүх зүйлс нь эцсийн үр дүндээ юу гэж бий болгож байвал хосын харилцаанд бие биений нэг юм үзэн ядах сэтгэлийг болгож харахаас дургуурдаг ч гэдэг юм уу тий. Ингээл харахаас ингээл нэг үйлдэлийн ч гэсэн шүүмжлэмээр тэр нь буруу харагддаг. Өмнө нь ингээ бүх үйлдэл нь ингээ хайрдтам гоё харагддаг, өхөөрдөм харагддаг байсан бол яг энэ харилцааны төгсгөл дээр яадаг гэхээр бүх үйлдэл нь алдаатай, бүх үйлдэл нь буруу тий үзэн ядалт төрүүлсэн жижигхэн алдаа гаргахад тэрлүүн л төвлөрөөд идэг тий тэрлүүл өөрийн бидлгүй ингээ анхаарчаад идэг тэрийг л ярмаар идэг тэрийг л сөхмөр идэг тэрийг ярьж сөхөх түн бом шалтгаан байгаад идэг. Тэгээ өмнө нь ийм nice гоё байсан харилцаа өмнө нь өөрөөрөө бие хүн ийм аз жаргалтай байсан ийм харилцаа маань урт хугацаанд хэсэг хугацааны дараа ийм зовлонтой харилцаа болоод бие хүний хувьд ч тэр ингээд асуудлууд тулгамдаад ирэхээр юм өөрөө өөртөө зөрчилдөөд эхэллээ. Гэт би юу юм. Өмнө нь ийм байсан, одоо ийм болчлоо. Яг аль нь зөв юм бэ? Тэ? Би юу яах ёстой юм бэ гэдэг ийм өөрөө өөрийг алдаад эхэлчихдэг. Тэгэхээр бүсгүй маань энэ загтал дээр 2 ч удаа ингээ битсэн байгаа. Тэгээ би юу ингээд өөрийгөө танихаа боллоо. Тэгээ би өөрийгөө ч танихаа боллоо. Ойлгохоо боллоо. Тийм учраас энэ өөрийгөө танихаа боллоо, өөрийгөө ойлгохоо байлаа гэдэг маань юу хэлж байгаа юу гэвэл яг л нөгөө сэтгэл зүйчд хандах тий хамгийн том илэрхийлэмж юу гэхээр би өөрийгөө танихаа байлаа гэдэг өгүүлбэр байна. Хэрвээ танд өөрийгөө танихаа байж байгаа, өөрийгөө ойлгохоо байж байгаа энэ мэдрэмж байгаа бол сэтгэл зүйч дээр очих тий шаардлагатай болж байна. Яг л нөгөө халуурахаар халуун буулгах юм уу гэдэг шиг эсвэл тий өвдөхөр түргэн дууддаг шиг тий яг л зүйл энэ юу вэ гэхээр тэр шинж тэмдэг байхгүй юу. Би өөрийгөө ойлгох байлаа, өөрийгөө танихаа байлаа гэдэг маань. Тийм учраас бүсгүйг би хүний хувьд тэ зөвлөгөө аваасаа сэтгэл зүйч тандаасаа гэж хүсэж байна нэгдүгээр. Яг тийм. Би бас яг тэрийг харж байна. Одоо ингээд харах юм бол цагтлын маань бас яг тодорхой хувь нь бол уурын асуудлыг гэж байгаа шүү. Үхрийн уур. Эннээсээ болоод янз бүрээр хийлдэг, бас тийг хамруулдаг, гар далаадаг, магадгүй бидний хүрдэг байхыг үгүйсэхгүй. Гэтэл уур гэдэг маань өөрөө нэг шийдэгдээгүй ямар нэг өдөрч өгсөн зүйл байгаа шүү. Тэнд нэг үүсгсэн одоо жишээлбэл өөрөнд агаар орж ирлэхэд тэр агаарыг тий эсвэл хортутаа орж ирлээ хэд хортутаа орж ирж байгаа ямар нэг нүксүү гэдэгтэй адилхан. Тэнд нэг ийм шийтэгдээгүй эсвэл одоо юу гэдэг нэг ойлгогдоогүй шудраг бус эсвэл энд асуудал байна гэдэг дуу хоолой уураар илэрхийлэгддэг. Тэгэхээр тэр нөхрийн одоо магадгүй бага насанд авсан трама байж болно эсвэл нөхцөл байдал сөрөг юу гэдэг мэдэхгүй те ямар нэгэн тийм асуудал байгаа. Тэгээд магадгүй тэр дундаасаа нэг ууралж ийж ингэж тэр нэг уурыг тайвшруулдаг нэг ийм гаргадаг нэг ийм те ойлголттой зуршилтай гэх юм нэг юм байдлаар бас ингэж яваад ээж болно. Гэхдээ энэ бол магадлал шүү. Тийм болохоор зэрэг ер нь ууралж байгаа зүйлийн ард юу вэ гэхээр нэг асуудал байгаа гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Түүнээс олон хүмүүс яадаг гэхээр ууран дээр нь ажиллаад юундаа ууралдгийг, ямар юмдаа ууралдгийг, юу сүртэй ингээд энэ сэтгэл хөдлөлийг далдалах гээд ороод ирвэл энэ уур улам илүүхт хижээгтэн. Харин энд юу ч хэлэх гээд байгаа хэрэг уурыг тайтгаруулах хэрэгтэй. Энэ уур хаанаас үсээд байна? Хаана очихоор л ногоон гэрлэлээр биш те улаан гэрлэлээр ингээд нөгөө торгуул бичигддэг шиг энэ асуудал үүсгээд байна гэдгийг олох нь их чухлаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд нөгөө хосын харилцааны талаар түрүүн хоёлын ярьж байгаа хүлэмж ширэгдэггүй гэдгсэн шүү дээ. Тэгэхээр хосын харилцаан дээр ч гэсэн явдггүй магадгүй эсвэл бие хүний асуудал дээр ч гэсэн шийдэгдээгүй. Тэр нэг өөрийн асуудал, эсвэл тэр нэг харилцааны асуудал, эсвэл одоо юу гэдэг нь ямар асуудал байна. Тэгээ тэр нөгөө шийдэгдээгүй байдал чи яах вэ гэхээр дараагийн одоо хэрүүл их хөдөөгч хүчин зүйлийг дуудана. Дараагийнхыг дуудана. Ингээд явсаар хагаад нөгөө хог овоордог шиг маш их юм уур уцаарын овоо үсэж байгаа хэрэг. Тэгэхээр энэ овоог яах вэ гэхээр анханаас нь үүсэхгүй байхын тулд дор бүрэн шийдэх хэрэгтэй. Нэгэн мэрэгүү үгэн дээр нар жарахаас өмнө те уур хилэнгээ одоо ингээд дарах хэрэгтэй, учраа олох хэрэгтэй гэдэг талаараас гардаг. Тэгэхээр юу гэж хэлээд байноу гэхээр зэрэг яг ууртай тэр чигээр битгий ингээд орхих. Ууртай тэр чигээр харилцааны асуудлыг битгий үлдээгээрээ харин нэг шийдвэрлэдэг байх нь чухал шүү тий. Энэ шийдвэрлэгдэг удаан явц учраас тэр дотор нэг юм уурын мангас шиг нэг том хүч
Тэ за тэгэл тэр ирж гин гэсэн салхины сургаар яг уу гэхээр тэр сэтгэл зүй ингээд тэ айдаг, түгшдэг, имээдэг. Магадгүй нэг юм ингээ инээгээд хэлмээр исэн ч инээхэ бэлдэг, хэлхэ бэлдэг. Тэр шийдвэр рүү бас яг хүрэх боломжтой. За сонсогчдын маань нэлээдгүй бас сэтгэлдлүүд ирсэн байх тий. Унши тий. За тэгээ манай Мина өдрийн минь радио авдаг болсон юм уу? Та хоёрыг хараад би шок гэсэн байна. Бит хоёр бас шок. За тэгээд хамтдаа байгаад маш их баярлалаа. Салхан бахан нэвтрүүлэг маань бол пүрэв гараг болгоны энэ цагт бол явж байгаа. За балжины минь зэ маань юу гэж хэлсэн байна? Гэр бүл хосууд би биенээ үн цэнтэйгээр хардаг байх ёстой баха. Үнэхээр уураар гараа далайн айлгаж байгаа бол тэр үн цэнийг тоохоо болсон мэтэ. Гэтэл эхнэр бас л хин нэгний охин эгч дүү ээж тул өөрийн үн цэнтэй тул өөрийн зөв шийдвэрээ гаргаарай гэсэн байна. Хин нэгний хувьд бас чухал нэг юм шүү гэж хэлсэн тий. За Мина маань үргэлжлүүлээд 3 дахь хүн гараад ирэхээр л хэрүүлийн шавтаг гаргаж нөгөө их хайр халамж ярилцдаг байдал нэг нэгэндээ гэсэн сэтгэл цаашаа дотн харилцааж байхгүй болчихдог юм шиг надад бол нөхөр нь салах гээд хэлж чадахгүй их нэртэй төрүүл салъя гэж хэлүүлэх гээд хүлээгээд байгаа юм шиг санагдлаа гэж тий. Тэгэхээр яг хүндлэнгийн сонсогч хүн бас яг ингэж ойлгож хүлээж авч байна гэдэг чинь тий. Бас нэг зүйлийг бодогдуулж байгаа. Тэгээд манай бүсгүй бас яг энэ амьдралын дундуур явж байгаа учраас яг инүүхэн бас яг хооронд хэлэхэд би хүний асуудлаар зайлшгүй сэтгэл зүйчтэй уулзаарай. Магадгүй нэвтрүүлгийн манд иргэдэг сэтгэл зүйчтэй уулзах танд бүрэн боломж бас байгаа шүү гэж зөвлөмөр байна. Бас яг энэ Минагийн хэлсэн дүгнэлтээс гадна би бол яг ингээд мэдээж сэтгэл зүйч хүмүүс, сэтгэл судлаач хүмүүс яадаг бол таамагладаггүй. Тэгээд тэрийг яг бодит нотлохоон дээр суурилж аншлах дүгнэлт хийдэг. Тэгэхээр магадгүй энэ яг энэ загтлаас ингээ уншигдах юм бол ийм яг ийм мэдрэмж төрөх магадлалтай. Дээрээс нь бас надаа юу гэхээр энэ салхаас илүүгээр эрэгтэй хүмүүс түгээмэл тохиолддог бэрхшээлүүд нь юу бэ гэхээр гомдол байгаа. Эрэгтэй хүмүүс гомдлоо яадаг гэхээр би гомдож гинэ гэж илэрхийлдэггүй. Тэгээ хэрвээ нөгөө би гомдсон чамд гэдэг ингэх юм бол нэг жоохон үгчиг нас би түрээгүй эмэгтэйлэг байдал гэж ойлгодог тийм ийм тогтсон хандлага нь юм эрэгтэй хүний. Тийм учраас би чамд гомдсон би чамаас маш их юм үнцэнгүй байдлыг мэдэрсэн гэж хизэж их нэртэй хилээд идэг тийм ирчүүд ховор байдаг. Зүрх сэтгэл дотроо тээгээд идэг. Тэгээ тэр гомдол тэр одоо шарахыг удаан тэгээд ингээ явсан эрэгтэй хүн яадаг гэхээр энэ нь өөрийнх нь зан үйл зан авираар илэрхийлэгддэг гэсэн үг. Өдөр тутам давуур уцаартай болдог. Тэр нь үзэн ядалтаа ийм гар илэрхийлэгдэх, хараалын үгээр илэрхийлэгдэх. Тэгээ бүр тэр тусмаа бүр зан үйлээр үгүй зод зохио хүчрхийллээр магадгүй ингээд илэрхийлэх магадaltaй байдаг. Тийм учраас ямар ч нөхцөл байдал байж болно гэж үзэж байгаа. Миний хувьд бол нөхрийн хувьд. Тэгэхээр бид нөгөө загтлын эзэнд төлхөө өнөөдөр зөвлөж байгаа учраас нөхрийг бол таамаглах одоо боломжгүй. Тэгэхээр нөхрийн дотор юу ч хийж болно. Юунаас үүдэлтэй ийм яг ийм зан авир гаргаж байгаа, ийм өөрчлөлт болоод байгаа, тий? Ийм зан үйл гаргаад байгаа эдгээр зүйлс нь одоо яг одоогоор бол энэ загтлаас бол тодорхой болох боломжгүй гэсэн үг. Мэдээж тэр нөгөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тэдгээр зүйлс дээр минь маань дүгнэлт хэлсэн баг. Тэгэхээр тийм байх боломжтой. Тэгээд тийм учраас энэ нөхрийн дотор урт хугацаанд хуримтлагдсан ямар нэгэн үйл ойлголцол, ямар нэгэн энэ зүйлээс бас байх боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь яг энэ гэр бүлээс гадуурх харилцаа ороод ирэхээр загтлын эзэнд маань маш хүнд тусдаг. Жишээлбэл яадаг вэ гэвэл ийм маш их тийм гологдол мэдэрдэг гэсэн үг байхгүй. Өөр эмэгтэй хүнийг тэр хайртай хүн өөр эмэгтэй хүнийг сонирхож тэ харилцаж тэрэнд ингээд цаг гаргаж байгаа гэдэг бол би энэ хүний хувьд тийм бэ. Миний үнц нь хаана байгаа юм бэ? Би ингээд тийм юм бэ гэдэг ийм ойлгомжгүй магадгүй өөрөө өөртөө зөрчилдөх юм бодол санаанд хүргэх аюултай гэсэн үг байхгүй. Тэгээд дээрээс нь юмх нь харьцуулагддаг. Би хангалтгүй байгаа юм бэ. Тэгээ би юм сайн байж чадахгүй байгаа юм. Тэр надаас илүү сайхан, илүү гоё тийм. Магадгүй үзэгдэх би хаач гэдэг юм уу, зүс царайч гэдэг юм уу, эсвэл зан авир те, зан чанарч гэдэг юм уу, янз бүрийн зүйлээ ингээд бүх талаар өөрөө өөртөө ингээд хатуу хяналтыг тогтоогоод эхэлдэг нөгөө юм байна. Би юу нь яавал тийм би ингээд гологдоод байгаа юм уу, би ингээд болохгүй байгаа юм уу гэдэг өөрөө өөртөө ингээд зөрчилдөх магадгүй
бие хүн ингээд бүр өөртөө ингээд зөрчилдөг ойлгохоо байх байдал ийм байдлаас бий болж эхэлдэг. Тэгээ өөртөө амьдралдаа сэтгэл ханамжгүй бол. Тэ өөртөө. Тэгээ би л ийм байгаа учраас магадгүй өөрөө өөрийгөө буруутгадаг. Тэгээд өөрөө өөрийнхөө амьдрал сэтгэл ханамжгүй. Мэдээж тэр усын харилцаа ингээд харилцааны асуудлууд байгаа учраас энэ амьдралаас авч байгаа, гэр бүлийн амьдралаас авч байгаа энэ харилцаа нөгөө маш тийм тааламжгүй гэр бүлийнхээ харилцаанд сэтгэл ханамжгүй болчихдог. За тэгээ улмаар энэ тэр хүнийг ингээд би ер нь юм азгүй. Тэ? Ер нь юм магадгүй хүлийн үүргээл тий ингээ бүр карма бодоо явдаг ч юм уу тий ийм бүр ингээд хувь тавилангаа буруутгах ийм нөхцөл байдлыг бүр бий болгочдөг. Тэгээд тэр бодол санаатаагаар ирээдүгээ харъя гэхээр ерөөсөө ирээдүй тийм гэрэлтэй биш бүр гэдэг тий. Цагтлын маань ихэнх хэсэгт бас байгаа штэ. Би нөгөө яг энэ байдлыг мэдрэхгүй тул маш завгүйгээр ажилтгаа гэд. Яг нь ийм төрлийн бас яг юм сэтгэл зүйн хандлагууд байгаад байдаг л та. Жишээлбэл одоо юу гэдэг хаягдцснаа мэдхгүй тул их иддэг ч гэдэм үү тий. Эсвэл тэр гутралыг мэдрэхгүй тулд их завгүй хөдөлмөрлөдөг, хэцүү байдлыг мэдрэхгүй тулд тэг үе цаг өөрийгөө тэгдэг, ингэдэг гэдэг нэг юм одоо нэг ийм сэтгэл зүйн асуудлаас хамжирахын тулд нөгөөтгийг хийдэг ийм хандлагууд бас зарим хүмүүст маань тохиолддог. Тэгэхээр энд одоо маш товчхон бас яг богинохон ийм байдлаар хариулахад энэ бол бас яг тухайн үедээ ингээд тий яг үр дүн өгöd байгаа юм шиг боловч урттаа бол энэ бас яг тийм зөв хандлага бас биш ээ. Тэгэхээр бидний амьдралыг ингээ харах юм бол хүн хийж байгаа зүйлээсээ зориулж байгаа зүйлээсээ гоё аз жаргалыг, үн цэнийг, цаашлаа тэр кафеийг, тэр гоё амтыг, эерэг зүйлийг л мэдэх учиртай. Гэтэл нөгөө яг чихээ таглаж чад би сонсгоо дугаа гэсэрнээ өөрөө юм яриад те ингээд өгүүлэмж хэлэх гээд байдагтай л адилхан яг тийм нөлөөг үзүүлж байгаа хэлбэрэлтэй. Тэгэхээр бүсгэн маань яг энэ дундаас өөрийгөө олж аваасаа. Яг нөгөө загтлын төвсгөл би үнэхээр их ганцаардж байна, би шаналж байна, намайг ойлгох хүн хэрэгтэй байна гэж байгаачлан яг тэр хүнийг олж очиод магадгүй тэр хүний сэтгэл зүйч байвал илүү тохирох болоо гэж бодож байна. Очиод үнэхээр өөрийгөө олж ав. Тэгээ өнөөдөр ингээл зайгүй тэ ингээл өөрийгөө зориулсан байж ажиллаад байдаг эргээд харсан чинь эрүүл мэндэ нэг сэтгэл зүйн эрүүл мэндэ бие махбодын эрүүл мэндэ тэ яг амьдралд хандах тэр тэнцвэртэй баланстай байдал гих мэтчлэн за тэгэл нөгөө үр хөвгтөстэй бас цаг гарахгүй байдал гэх хүүхдүүдийнхаа ирээдүг олон зүйлийг алдсан байх үү тийм учраас бүсгүй минь зүгээр л түр бүхнийг орхиод яг өөрийгөө олж авах тэр аялалд гараасай гэж хүсэж байна. Энд нэг юм хоёр сэтгэл байна. Товч уншчихгүй. Нэвтрүүлгийн маань хугацаас дуусгах гэж байна. Гүл саавлээ халамхаан гэдэг сонсогч маань эхнэр нөхөр хоёр бие биенээ сонсох нь маш чухал юм уу гэж бодож байна. Даанд зарим ирчүү сонсох, ярих, ойлгох дургүй л байдаг юм шигэ. Яг зөв шүү. Ямар нэгэн зүйлийг хийнгээ, эсвэл шүүмжлэнгээ, эсвэл зөвлөнгөө, чиглүүлэнгээ биш. Зүгээр л тэр хүнийг байгаагаар нь хаан гэд дэмжээ сонсогч нь л хосын харилцааны алтан дүрм. За ингээд сонсдог хосууд л бол үнэхээр аз жаргалтай амьдарч чадна да. Тэ? Бие биений шүүмжлэлгүйгээр ямар нэгэн нөхцөлгүйгээр сонсно гэсэн үг тий. За тий. Сүндра маань ингэсэн байна. Сүндрма. Би нөхөртөөгөө муудалцаа 5 жил тустай амьдарсан эргэж нийлээд 3 жил болж байна. Маш сайхан харилцаатай байгаа. Нэгнтэйгээ л амьдрахгүй бол ямар муухай байдаг гэж гэдгийг ойлгосон гэсэн байна. Тэгэхээр бүсгүйгийн маань амьдралд бол салалт улам илүү те үн цэн нэмэгдүүлсэн хамтдаа байх нь чухал юм байна шүү гэдгийг ойлгосон гэсэн мэт сэтгэл бичсэн маш их баярлаа. Энэ бас те олон хүмүүсийн маань зүрх сэтгэлд бас хүрээсэй. За эцэст нь тэгээд товчхоо нэг хідэн зөвлөмжийг эмэгтэйдээ хүргэе гэж бодож байна. Мэдээж яг нөгөө хүүхдийн аюулгүй байдал чухал 2 хүүхэд байгаа. Бага насны хүүхэд гэж ойлгож байна. 9 жил болж байгаа гэхээр те 2 хүүхдийн үед. Тийм учраас хүүхдийн аюулгүй байдал маш чухлаа. Тийм учраас ээж болвол энэ бага насны хүүхдэд маш чухал объект байдаг те хүн байдаг гэсэн үг. Тийм учраас ээж сэтгэл готролтой төгшүүртэй аз жаргалгүй байх нь хүүхдүүдийг санаа зовнол те төгшүүрт одоо төгшүүрийг мэдрэх бас үндслэл болдог. Тийм учраас ээж өөрөө бас өөртөө анхаарч те сэтгэл зүйдээ анхаарч те энэ асуудлаа тодорхой хэмжээнд өөрийнхөө төвшин шийдвэрлэх нь чухлаа. Ингэжээж яад гэхээр аз жаргалтай ээжийг харсан хүүхдүүд эрүүл те аюулгүй орчныг мэдэрч тэг хүртэж хүлээж авдгаа гэдгийг ойлгороо гэж хэлмээр байна. За тэгээд өөрийгөө бүү буруутгаараа энэ хүү одоо загтлыг харах юм бол таны хувьд одоо буруу хийсэн зүйл
харагдахгүй байна. Тийм учраас өөрийгөө бүү буруутахаараа тий олон хүмүүс яадаг гэхээр энэ бүхний эцэст магадгүй би буруутаа юм болов би ийм учраас би хангалтгүй учраас гэ өөрийгөө буруутгах хандлагууд маш их ордог. Тэгэхээр бүсгүй мэн өөрийгөө бүү буруутахаараа гэж хэлмээр байна. Тэгээ хин нэгэнд хуваалцаараа тий мэрэгжлийн үнд ялангуяа хуваалцахыг хичээгээрээ. Тэгээ өөрийн мэдрэмжийг тэмдэглээрээ өдөр тутамдаа тий би одоо уйтгартай байна. Би маш их шаналж байна. Эсвэл тэр сөрөг мэдрэмжүүдэд тэмдэглээ, эерэг мэдрэмжээ ч гэсэн тэмдэглээрээ тэгээд магадгүй тий өмнө нь одоо байсан зүйлстэйгээ бас харьцуулаад байх юм бол бүх зүйлийг та хангалтгүйгээр хүртэж хүлээж авна тий. Тийм болохоор одоо байгаа тэр цагтаа төвлөрөөд тий одоо би яг ямар мэдрэмжтэй байна гэдгээ бичиж тэмдэглэх тий сэтгэл зүйчд илэрхийлэх тэр зүйлсийг анхан шатанда хийгээрэй гэж хэлмээр байна. Манай нэвтрүүлгийн сэтгэл зүйчтэй бас холбогдох бүрэн боломжтой байгаа шүү. 80 90 50 30 гэсэн утасны дугаарыг энд бас тэмдэглээд үлдээ гэж бодож байна. Сонсогч та ч гэсэн бидний нэвтрүүлэгт оролцохыг хүсэж байвал хосын харилцаа, гэр бүлийн харилцаан дээр асуудал туулгараад үнэхээр салалтын талаар бодож байвал мэрэгжлийн үний зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад сонсё гэж бодож байвал яг одоо бидний доогуур гарч байгаа дугтуутаа сэтгэл@gmail.com гэсэн хаягаар цагтлаа ирүүлээрэй. Мөн салхуу байх гэсэн Facebook-ийн групп руу ч гэсэн одоо нэрээ нуцалж агаад нийтлэлээ оруулах бүрэн боломжтой байгаа юм шүү. За ингээд нэвтрүүлэгтээ хамтдаа байсан бүхэл үзэгчийгээ сонсогч нартаа маш их баярлалаа. Цагтлэгдсэн бүсгүүдээ маш их баярлалаа. Сайн цагийг хамт бүтээе. Түр баяртай. Хадмуудын асуудал, мөнгө, төгрөг, найз нөхөд гэл маш олон зүйл дээр санал зөрөлдөх юм. Салах уу, байх уу? Арх байнгу. Араар тавина. Бүр хадаг сүулт нь гар хүрдэг боллоо. Одоо энэ хүнээс салах уу? Хүүхдүүдээ бодоод ивчих үү? Сонсогчдын салах уу байх уу гэж эргэлзэж бичсэн захиаг задлан ярилцаж мэрэгжлийн зөвлөгөө өгөх салах уу байх уу нэвтрүүлэг.